Сар шинийн баяр болох гэж байна. Нэгдүгээр за хоёрдугаарт мөн одоо Улаанбаатарын батлагдсан тохиолдол зөөвөрлөгдөж орж ирсэнтэй холбоотойгоор иргэд олон нийтэд бас хэд хэдэн зүйлийг анхааруулах шаардлага одоо үүсээд байна. За тэгэхээр зэрэг одоо энэ амьсгалын замын халдвараас сэргийлэх үүднээс за мөн энэ сар шинийн баяраар бас соёлтой тийм ээ бусдыг одоо өөрийгөө халдвараас хамгаалах, бусдыг халдвараас хамгаалах үүднээс энэ эрүүл мэндийн байгууллагаас өгж байгаа зөвлөмж сэрэмжлүүлгийг бас дадал болгох, мөн чанд захих ийм шаардлагатай байна. За энэ дотор бол нэгдүгээрт бол Улаанбаатарын өвчин бол өөрөө амьсгалын замын халдвар маш халдварлалт өндөртэй одоо вирусын халдвар байдаг. Тухайлбал нэг Улаанбаатарын одоо өвчтөд батлагдсан тохиолдлын цаана бол хэрвээ тухайн хүн одоо халдвар хамгааллын дэглэм бариагүй бол за мөн эрт тусгаарлагдаагүй бол 10 хүнийг одоо халдварлуулах ийм одоо эрсдэлтэй байдаг. Тэгэхээр зэрэг иргэд олон нийт маань одоо энэ сар шинийн баяраар одоо золголтоо за мөн одоо айл хунраа одоо айл хэсэх энэ үйл ажиллагаануудаа соёлтойгоор мөн одоо өөр хэлбэрээр одоо бас золголтыг зохион байгуулах байт юм уу. За эсвэл зай барих тийм ээ. За мөн одоо өндөр настай айлда эсвэл одоо 9 хүртэлх насны бага насны хүүхдүүдтэй айлд очихдоо одоо цөөхүлээ байт юм уу. Эсвэл одоо ямар байдлаар одоо энэ золголтоо зохион байгуулах вэ гэдэг тал дээр бас нийгмийн хариуцлага ухамсарлан одоо соёлтой одоо хандах хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ Улаанбаатарын эсрэг одоо вакцинжуулалт бол 2 хүртэлх насны одоо үед бол заавал их товлын дархлаажуулалтанд байдаг ба 9 сартай 2 настай хийдэг. За мөн одоо хэрвээ Улаанбаатараар өвдөөгүй бол эсвэл Улаанбаатарын вакцинд хамрагдаагүй бол мөн Улаанбаатарын эсрэг вакцинд хамрагдсан эсгээ мэдэхгүй бол заавал одоо Улаанбаатарын эсрэг вакцинжуулалтанд одоо хамрагдах зайлшгүй шаардлагатай. Ингэснээрээ бол одоо өвдөхгүй байх, мөн бусдыг одоо халдварт өртүүлэхгүй байх ийм одоо боломжийг бүрдүүлж байгаамаа. За мөн одоо цагаан сарын одоо баярын үеэр мөн хоолны хордлого талдвараас сэргийлэх одоо зайлшгүй шаардлагатай. Яагад бол хоол хүнсний аюулгүй байдлын 5 түлхүүр зөвлөмжийг дагаж мөрдснөөр хоолны хордлого талдвараас сэргийлэх юм боломжтой юм аа. Энэ үед бол одоо тос өвгтэй хоолыг одоо идэх байд юм уу, мөн одоо хит халуун, хит хүйтэн, за мөн одоо тос өвгтэй бууз тийм ээ энэ эдгээр хоолны дараа хит хүйтэн юм хэрэглэх эдгээрийн үед бол одоо одоод гэзний хямрал тийм ээ хоол боловсруулах хэрэгтний хямрал байд юм уу. За эсвэл одоо энэ үед бас олон хүн ирдэг, олон хоногор одоо золголт болон энэ нөгөө шинэ сарын баяр үргэлжилдэг учраас тухайн одоо хийж байгаа хоол ундныхаа хэмжээг тааруулах, эрэг зочныхоо тоондоо тохируулан хоолоо хийхгүй бол эдгээр хоолоо одоо их хэмжээтэй хоол хийснээс буруу хадгалах байд юм уу. Энэ хоол унд олон хонох энэ үүдэлтэй бас хоол хүнсний гаралтай халдвар одоо бас нөгөө бүртгэгдэх юм хандлагатай байдаг учраас энэ одоо мэргэжлийн төв байгууллагаас өгж байгаа зөвлөмжийг дагаж мөрдөн мөн одоо дадал хэвшил болгох амьдрал ахуйдаа зөв дадлыг хэвшүүлэн өвдөхгүй байхыг одоо иргэддээ зөвлөж байна.